За сайн байцгаана уу. За өнөөдөр 5 цулын битүү шүлийг хийж танилцуулъя. За 5 цулуудаа болохоор урдчлаа чанаад нэмгээ хавтгай хэрчээд өгсөн байгаа. За энэ 5 цулынхаа шүлийг урдчлан гаргацсан, мөн тунгадаг уртлан шүүцсэн байгаа. За энэ дээрээ бүх болцсон бүтээгдэхүүнүүдээ хийн. Илэг уушиг зүрх, гүзээ гэсэн орцууд, бөөр гэсэн орцуудтай байгаа. Ногоон сонгоныг нэлээд урт маягаар хэрчээ тавьсан. Зя сонгон саримсараа мөн амтлана. За эцсийн амтлага нь болохоор давс хар перц. Зя мөн гурлаараа бүрхээд за ингээд сайн наалдуулж өгөө. Дээр нь шар тус түрхнэ. За энэ мөн малын гаралтай бүтээгдэхүүн учраас хоорондоо зохигдлогоо сайтай байх болно. Зя ингэ доторх бүтээгдэхүүн болцсон шүл нь өөрийн гэсэн амтлагаатай. Өөрийнх нь шүлөөр явж байгаа учраас яг шинээр 5 цулын шүл ууж байгаа мэт сэтгэл төрнө. Зя ингэ битүүлж сайн наагаад жигнүүртэй хийгээд 10 минут толгод шүл бэлэн болно. За хэдүүлээ бэлэн болсон битүү шүлээ гаргаж авъя.